явуулсны дараад ингээ энд минут яваад эхэлж байгааз энэ бичиж байгаа гэсэн үг. Энэ бол хамгийн амархан. Бид өөрсдөө төрүүлээ цахим хичээлийг бэлтгэсэн байх ёстой. Анимашн хийгээд бүгдийг бэлэн болгоод тэгээд компьютерийн гарнаас удирдаад слайд руу шилжээд тэгээ өөрийнхөө дунд тааруулаад хурдандаа тааруулаад уншаал слайд нь шилжээл ингээд явна. За одоо иймэрхүү маягаар энэ анимашнуудыг бүгдийг хийсэн байвал их ойлгомжтой болдог. За энэ дээр бол ингээд энд бол миний курсоор ингээд яваад байгаа харагдаж байгаа. Энэ болохоор Camtasia програм дээр та хэд дэлгэцийн видео бичиж энэ зөвлөгөөг өгч байгаа учраас энэ Camtasia гэдэг бол энэ курсоор бол явдаг. Энэ PowerPoint дээр дуу оруулж байгаа тохиолдолд Office 2019 програмтай бол энэ курсоор нь явна. 2019-с өмнөх Office програмуудтай компьютерууд дээр болохоор энэ курсоор нь явдаггүй. Зүгээр л энэ анимашныхаа хурдан тааруулаад өөрөө яриад явна. За ингээд иймэрхүү маягаар явж чаад одоо энэ дээр дараа гарч болно. Бас энэ дэлгэцийнхаа энэ дээр дараа гарч болно. Ингээ өөрөө ингээд видеогоо ингээ хийгээд дуусгаар зэрэг ингээ бүгдээр нь ингээ хийгээд яваад слайдууд ч ингээ яваад дуусан да. Дуусгаар зэрэг эхнийхээ байдалд эргээ хүрээд очдог дуусан гутаа зэрэг. За би хурдан явуул. Тэгэхээр энэ слайдуудыг дуусгах. За иймэрхүү маягаар хурдан явуул.